чөлөөт зах зээл засгийн газрын оролцоогүйгээр өөрийгөө зохицуулж чаддаг гэдгийг та мэдэх үү? Энэ санааны цаана орших онол бол орчин үеийн эдийн засгийн хамгийн сүр ойлголтуудын нэг болох үл үзэгдэгч гарын онол юм. Шотландын философч, эдийн засагч Адам Смит 1776 онд бичсэн алдарт бүтээл болох Үндэстнүүдийн баялаг номдоо энэхүү нэр томьёог анх ашигласан байдаг. Энэ нь хувь хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлыг дагах үедээ санамсаргүйгээр нийгмийн сайн сайхныг дэмжих үл үзэгдэгч гарыг бий болгож байдаг тухай юм. Энэ бол ямар нэг ид шидийн хүч биш, харин эрэлт нийлүүлэлт, үн, өршөлдөөн зэрэг зах зээлийн механизмууд хэрхэн хамтран ажиллаж тогтвортой хөгжингүй эдийн засгийг бий болгодгийг тодорхойлсон хүчирхэг тайлбар юм. Түүхэн суурь ба үндсэн санаа. Үл үзэгдэгч гарын онолыг ойлгохын тулд бид 18 дугаар зууныг эргэн харах хэрэгтэй болно. Тухайн үед засгийн газраар хянуулдаг меркантилизм хэмээх эдийн засгийн систем ноёрхож байв. Энэ бодлого нь хатуу худалдааны дүрм, төрийн монополоор дамжуулан улсын баялагийг хуримтлуулахад чиглэдэг байсан. Адам Смит энэхүү системийг шүүмжилж, чөлөөт зах зээл нь бүх нийтэд илүү их хөгжил цэцгэлд авчирна гэж үзсэн. Түүний хувьсгал санаа нь хүмүүсийн мөн чанарын тухай энгийн боловч гүн гүнзгий ажиглалтад суурилсан юм. Хүмүүс хувийн ашиг сонирхлоороо хөдөлдөг. Жишээ нь талах барьдаг хүн нийгмийг хийжээх гэсэн шин сэтгэлээр талах хийдэггүй. Харин амьдралаа салгуулах, ашиг олохын тулд хийдэг. Гуталчин хүн гутал хийж, гэр бүлээ тэжээдэг. Худалдаачин ашиг олохын тулд бараа бүтээгдэхүүн импортлдог. Смит үүнийг ёс суртахууны доголдол гэж үзээгүй. Харин эдийн засгийн дэвшлийн хөдөлгөгч хүч гэж харсан. Үл үзэгч гар хэрхэн ажилдаг вэ? Үл үзэгдэж гар нь чөлөөт зах зээлд байгаа тоо томшгүй олон хувь хүний шийдвэрүүдийн нэгдмэл үр дүн юм. Энэ нь 3 үндсэн механизмаар дамжуулан ажилдаг. Нэгдүгээрт үн ба урамшуулал. Чөлөөт зах зээлд үнийг төвлөрсөн байгууллага биш, харин эрэлт нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тодорхойлдог. Бүтээгдэхүүний эрэлт өндөр байвал үнэ нь өсдөг. Энэ өндөр үнэ нь үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх урамшуул болдог. Учир нь тэд илүү их ашиг олох боломжтой болно. Эсвэргээрээ бүтээгдэхүүний эрэлт бага бол үнэ буурч, үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ багасгах, эсвэл шинэ эрэлтэд нийцүүлэхийн тулд шинжилэл хийхийн тохиол болдог. Энэхүү байнгын хэлбэлцэл нь нөөцийг хамгийн их хэрэгцээтэй хүсэмжит газар руу чиглүүлдэг. 2-р өрсөлдөөн. Олон бизнест нэг хэрэглэгчийн төлөө өрсөлдөхөд тэд илүү сайн бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгохоос өөр аргагүй болдог. Энэхүү өрсөлдөөн нь нэг компанийг үнэ хэд өндөр тогтоох, эсвэл чанар муутай бүтээгдэхүүн санал болгохоос сэргийлдэг байна. Амьд үйлдэхийн тулд бизнесүүд байнга шинжилэл хийж, үр ашгаа нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хүсэл сонирхол нийцүүлэн ажиллах ёстой. Энэхүү тасралтгүй сайжруулалт нь эцсийн эцэст хэрэглэгчдэд хямд үн, олон төрлийн бараагаар үйлчилдэг. 3-р хөдөлмөрийн хуваар. Адам Смит мөн хөдөлмөрийн хуваарийг онцгойлон чухалчилсан. Хувь хүмүүс тодорхой нэг ажилд мэргэших үедээ илүү үр ашигтай бүтээмжтэй болдог. Энэхүү төрөлжилт нь бага зардлаар илүү их бараа үйлчилгээ бий болгох боломжийг олгодог. Жишээлбэл зүүнний үйлдвэрт тус тусын ажиллаж, төмөр утсыг татах, шулуутгах, зүсэх, үзүүрийг нь хурцлах зэрэг тодорхой ажил хуваагдан ажиллавал хүн бүр бүх үе шатыг хийснээс хамаагүй илүү бүтээмжтэй байдаг. Энэхүү үр ашигын өсөлт нь эцсийн дүндээ хэрэглэгчдэд хямд үнээр болон олон төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Бодит үр дагавар ба шүүмжлэл. Үл үзэгч гарын онол нь засгийн газрыг эдийн засагт оролцох ёсгүй гэх үзэл баримтлал болох laissez-faire капитализмын онолын үндэс болсон. Энэ үзэл нь олон улс орны, ялангуяа Америк нэгдсэн улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж, аж үйлдвэрийн хувьсгал болон дэлхийн худалдаа хөгжүүлэхэд түлхэж болсон. Гэсэн хэдий ч энэ онол шүүмжлэлээс ангид биш юм. Цаг хугацаа өнгөрөхөд эдийн засагчид үл үзэгдэж гар бүтлгүүтдэг хэд хэдэн тохиолдлыг олж тогтоосон. Зах зээлийн бүтлгүүтэл, чөлөөт зах зээл үр ашигтай, үр дүнг бий болгож чадахгүй байх нөхцөл байдлыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн гадаад өрнөлөө, жишээ нь байгалийн гамшиг бохирдол, эсвэл нийтийн бар, улс орны батлан хамгаалах зардал зэрэг тохиолдолд гардаг. Монопол. Өрсөлдөөн байхгүй үед нэг компани үнэ тогтоож, үйлдвэрлэлээ хязгаарлах боломжтой болж, эцсийн дүндээ хэрэглэгчдэд тохирол учруулдаг. Ийм тохиолдолд үл үзэгдэж гар ажиллахаа болж, шудраг өрсөлдөөнийг сэргээхийн тулд ихэвчлэн төрийн оролцоо шаардлагатай болдог. Орлогын тэгш бус байдал. Шүүмжлэгчид үл үзэгдэж гар нь нийт баялагийг нэмэгдүүлдэг хэдий ч түүнийг шударгаар хуваарлана гэсэн баталгаа байхгүй гэж үздэг. Хувийн ашиг сонирхлыг хөөхөн заримдаа баялаг, эрх мэдлийг цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэхэд хүргэдэг. Эдгээр шүүмжлэлийг үл харгалзан Адам Смитийн үл үзэгч гарын онол нь эдийн засгийн сэтгэлгээний гол үндэс хэвээр үлдсэн. Энэ нь төвлөрсөн бус шийдвэр гаргахын гайхамшигт хүчийг додтгож, чөлөөт, өрсөлдөөн зах зээлийн ач холбогдлыг онцолдог. Эдийн засгийн хөгжил цэцгэлт нь төвлөрсөн төлөвлөлтөөс биш, харин сая хувь хүмүүсийн амьдралаа сайжруулахын тулд хийсэн хамтын хүчин чармаалтаас үүсдэг гэдгийг бидэнд сануулдаг.